Та өмнө нь анзарч ирсэн үү? Бусад хүний тухай сайнаар ярьдаг хүмүүс өөрсдөө хүртэл илүү сайхан хүн шиг харагддгийг энэ зүгээр нэг тийм тохиолдол бас биш байгаа юм. Сэтгэл зүйн, хуулийн үр дүн. Тэгэхээр энийг ингээд судалгаанаас харахаар нийгмийн шилжилтийн үзэгдэл байгаа байхгүй юу? Хүн бусад хүний тухай ярьж явах үедээ манай энэ үнэхээр сайхан сэтгэлтэй шүү, үнэхээр хичээнгүй шүү, үнэхээр найдвартай шүү гэх мэтчлэн үгийг хэрэглэвэл энэ зан чанаруудыг сонсож байгаа хүмүүс тантай өөртөө ч автоматар холбож ойлгодог. За энэ хүн ч гэсэн бас нэг юм найдвартай хүн байх шүү гэж. Жишээ нь Сара үнэхээр халамжтай хүн шүү гэвэл хүмүүс таныг ч бас халамжтай гэж мэдэрдэг. Сара нэг л итгэж болохгүй за мэдэхгүй наа чинь гэвэл тэр үг яг таны дүр төрхийг сөрөг болгож өгч байгаа юм. Тэгэхээр товчхондоо бусдын тухай ярихдаа та өөрийгөө илэрхийлждэг. Тийм учраас маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээ сайн яриар тэгвэл сайн зүйлс өөрөө тань руу татдаг.